Дархуул аймгийн эрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан 3-4 эрдэнэтийн аппарат бий. Түүний нэг нь Шарын гол сумын эрүүл мэндийн төвд суурилгдсан байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн уг аппаратаар ясны гэмтэл, төгжрөл зэргийг шуурхай харж онцлох боломжтой юм. Эрдэнэт аппарат нь зөөврийн болон суурин гэсэн хоёр төрөл байдаг бол энэхүү аппарат нь суурин юм а. 2024 онд үйлдвэрлэгдсэн хиймэл оюун ухаанд суурилсан хамгийн сүүлийн үеийн дижитал суурин аппаратаар 5,000 гаруй иргэнд үйлчилжээ. Энэний давуу тал гэх юм бол одоо 2000 он залуу 2024 онд үйлдвэрлэгдсэн. Тэгээд хиймэл оюун ухаанд суурилсан хамгийн сүүлийн дижитал суурин аппарат. За энэ нь болохоор ерөөсөө яадаг гэхээр мессаслийн практик, одоо гэмтлийн практик, дотрийн практик, хүүхдийн практик. Тэгээ бусад бүхий л одоо онцлогоонд 100% орох мэдээлэл өгөх ийм суурин аппарат суурилгдсан байж байгаа. Тэгээ энэ одоо манай тэгээ суурилгцаар бол ямар нэгэн одоо аймаг руу онц тодруулах гэж явах. Тэгээд ямар нэгэн хугацаа алдах тийм асуудалгүй болсон гэж үзэж байгаа. Төгжрөл байна уу, байхгүй байна уу, одоо аль газараа бомблогдсон байна, аль газараа төгжрөлтэй байна гэдгийг 100% онцлох боломжтой ерөөсөн. Тэгээ мөчтөө ялангуяа гэмтлийн гаралт одоо энэ уурхай дээрээс хэгтлэн болно. Одоо цэжний гэмтлүүд, одоо мөчтийн гэмтлүүд, хуугалууд бүгд ороод ирдэг. Энийг бол 100% онцлох боломжтой. Ийм л давуу талтай аппарат. Эрдэнэт аппарат нь тарих нуруу нугасаа бүслэхий мөчтийн гэмтлийг 100% онцлох боломжтой дээр хэвлэх хөндийн хурц өвчний үеийг харах боломжтой. Ажиллагааны хувьд эрдэнэтгийн техникчтэй яаралтай үед шууд ажиллуулж шаардлагатай бол зургийг хэвлэн өгдөг байна.